Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Нийгмийн гажуудал хичээлийн тулгуур ойлголт болон онолын ойлголтыг уршин товчхон тайлбарлаж өгье. Хүүхдүүд маань нэмэлт байдлаар хичээлдээ ашиглаарай. За нийгмийн гажуудал гэж юу гэлт юм бэ гэдэг ойлголт хамгийн түрүүнд тавигдана гэсэн үг тийм ээ. За тэгвэл нийгмийн гажуудал гэдэг нь нийгмийн бүлгийн олон гишүүдийн энэ хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ хүлээлттэй үл нөөцөх төлөвийг нийгмийн гажуудал гэдэг гэсэн. За нийгмийн хэм хэмжээ хүлээлтэд нийцэх төлөвийг нь бол аялдах үйлдэл буюу конформист гэж нэрлэнэ. За тэгвэл нийгмийн гажуудлыг тодорхойлохын шалгуур нь олон утгатай нөхцөл байдлаас хамаарсан харьцангуй мөн чанартай байдаг бахна. За дараа нь болохоор хэм хэмжээг зөрчсөн үйлдэлийг ямар нөхцөлд үйлдвэ гэдгээс нь хамаарат ялгаатаагаар үнэлдэг гэсэн үг. Тийм ээ. За дараа нь нийгмийн гажуудал бүхэн сөрөг үр дагавартай биш байдаг. Шинэ үзэл санаа дэлгэрүүлэгчид тухайн цаг үед нь ноёр хогчдын зүгээс ямагт дайсагнасан үл тоож ханддаг нь нийгэмд өөрчлөлтийг бас эхлүүлдэг гэсэн үг ээ. За тэгэхээр энэ ямар цаг үед байгаа вэ гэдгээсээ бас хамаардаг байна тийм ээ. За мөн дээрэс нь ямар хэм хэмжээг зөрчсөн үйлдэлийг ямар нөхцөлд үйлдвэ гэдгээс нь хамааран ялгаатаагаар үнэлдэг гэсэн үг тийм ээ. За гэх мэтлэн. За түүний дараа нийгмийн гажуудлыг тайлбарладаг онолууд байна. За бүтэц шүүгүүргийн онол, зөрчилдөөний онол, бэлэгдэл харилцан үйлдлийн онол, нийгмийн хяналтын онол, за соёлын онол гэдэг ийм онолуудаар тайлбарлсан байна. За жишээлбэл бүтэц шүүгүүргийн онолын үднээс дүүрэх гэм бол хүмүүс ямар хэм хэмжээгээр үйлдэлээ хянах вэ гэдэг нь тодорхойгүй төлөв байдал болох энэ аномитой холбоон гажуудлын мөн чанарыг тайлбарлсан. За тэгвэл энэ зөрчилдөөний онолын үүднээс Квиний бол хуулийн байгууллагын үйл ажиллагаа нь эрх мэдлгүй хүмүүсийн эсрэг эрх баригч ангийн хэрэгсэл болдог гэж үзсэн. За тэгвэл эрх мэдэл бүхэн өмчлөгч анги нь өөрийнхөө эрх ашгийг хэрэгжүүлэхүйц хууль дүрмийг тогтоогоод түүнийг эсэргүүцэгчд нь бол гэмт хэрэгтэн буюу гажуудагчид тооцогддог гэсэн. За тэгвэл бэлэгдэл харилцан үйлдлийн онолоор энэ хаяг наахан онол. За Бекер бол бусдын буруутай гаж гэж гэсэн энэ хандлага хариу үйлдэл нь гажуудалд хүрэгдэгэ гэж тайлбарлсан байна. За мөн нийгмийн хяналтын онол байгаа. Бусдтай харилцаж нийтийн үйл ажиллагаанд оролцох байдлаар энэ хариуцлага хамтын ажиллагааг мэдэрч үнэцүүл үзэл санааг өөртөө бий болгодог гэсэн. За дараа нь энэ нийгмийн гажуудлыг мөн соёлын онолын үүднээс энэ Селлийн Миллер нар хувьхан өөрийгөө зөнхлөх соёлынхонтой зөрчилдөх дэд соёлд хамааруулах үед гажуудал үүсдэг гэж тайлбарлсан байна. За тэгвэл гажуудлын соёлтой холбогдож байгаа аливаа соёл нь юу зөв, сайн, эерэг болохыг нь тогтоож өгдөг бөгөөд энэ хүмүүсийн үйлдэлийг хянагчийн үүргийг үүсгэхтэй холбогдно гэсэн байна. За тэгвэл гажуудлын үндсэн 3 юм бүрэлдэхүүн хэсэг байна тийм ээ. Нэгдүгээрт нь тодорхой зан төлөв бүхий хүн, хоёрдугаарт нь гаж зан үйлийг үнэлэх шалгууруулах хэм хэмжээ буюу хүлээлт, гуравдугаарт нь тухайн зан төлөвт нь хариу өгч байгаа бүлэг, байгууллага буюу хүн гэсэн. 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгт. За тэгвэл гажуудлыг үүсгэдэг 2 хэлбэр байна тийм ээ. Гажуудлыг үүсгэх 2 хэлбэр. За нэгдүгээрт нь гэмт хэрэг. Ихэнх нийгэмд хамгийн түгээмэл илэрдэг гажуудлын төрөл буюу энэ нь төрөөс албадлага ашигладаг. За нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж, за бусдад гэмхор хохирол учруулсан үйлдэлийг гэмт хэрэг гинэ. За тэгээд бүхэл талаараа нийгмийн зуултыг гажуудж байх хэрэг. За дараа нь 2 дахь төрөл энэ төрөөс албадлага ашигладаг гажуудлын 2 дахь төрөл бол сэтгцийн өвчин байна. За энэ 200 гаруй жилийн өмнө бол сэтгцийн өвчтэй түүнийг өвчтөн гэхээсээ илүү галзуурсан ад цэцэд хорлогдсон гэж үздэг байсан болоод сэтгцийн өвчин физиологийн шаардлагаантайгаар хэдий ч гэсэн хүрээлэн байгаа орчны үйл явдлыг хүлээн авахгүй бах. За мөн дээрэс нь бусад хүмүүсийн үйлдэлийн утгыг үл ойлгох, тэдний зүгээс шаардж байгаа хүлээлтийг үл биелүүлэх зэргийн тохиолдолд хүмүүсийн зүгээс хинээгэнд сэтгцийн өвчтэй гэж хаягнааснаар гажуудагч бий болдог гэсэн. За тэгвэл нийгмийн хяналтын ангиллалын хувьд бол алтан бус хяналт байна тийм ээ. За тэгвэл нийгмийн хяналт гэж юу гэх юм бэ гэхээр нийгмийн хяналт нь гажуудлыг арилгах үүднээс
Нийгмийн гишүүдийн зүгээс энэ гажуудагчийг шийтгээд засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч байгаа арга хэмжээнүүдийн цогц буюу за юу гажуудал тооцох. Түүнд нийгмийн гишүүдийн зүгээс хариу арга хэмжээ авах тогтолцоо нь өөрөө хүлдээ нийгмийн хяналт болж байна. За албан ёсны хяналт гэдэг бид нар энэ хичээлийг 10 дугаар ангийнхаа агуулга дээр маш сайн дэлгэрүүлэн судалдаг те. За албан ёсны хяналт гэхээр энэ албан ёсны хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, за торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг юм албан ёсны үр бүтээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг. За тэгээд энэ зохих албадгад тулгуурласан хяналтын тогтолцоо хэлнэ. За алтан бус хяналт байгаа. Жижиг бүлгийн төвшөнд алтан бус байна тийм ээ. За энэ алтан бус хяналтнууд бол жижиг бүлгийн төвшөнд алтан бус хэм хэмжээ хүлээлтийг зөрчсөн энэ үйлдэл хийснийхэн төлөө бусдын зүгээс дургуутсах, шоолох, нүд үзүүрлэх, өглөх, зэмлэх, шүүмжлэх зэрэг хэлбэрээр илэрдэг хяналт гэсэн үг тийм ээ. За тэгэхээр нийгмийн хэм хэмжээг зөрчснийхэн төлөө бас авах ийм хяналт байна. Алтан болон алтан бус хяналт байна. За тэгвэл жишээлбэл бид 10 дугаар ангидаа энэ алтан бус хяналтын Анна Каринагийн жишээн дээр авч үздэг байгаа тийм ээ. За ингээд нийгмийн гажуудал сэдвийн дагуу бэлтгэсэн товч ойлголтоо хичээлдээ нэмэлт байдлаар авч ашиглаарай хүүхдүүдээ. Баярлалаа.